Үнэн ба зөв цаг. Сайн байцгаана үзэгч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Үнэн ба зөв намаас үзэл мөрийн хөтөлбөрөөр та бүхэндээ шууд хүргэдэг Үнэн ба зөв цаг нэвтрүүлэг TV10 телевизийн 20 дугаар студиэс яг одоо таны гэрт шууд хүрч байна. Бидний өнөөдрийн нэвтрүүлгийг надтай хамт хөтлөхөөр зочин оролцогчоор оролцож байгаа. Сэлэн аймгийн Баян улсмын иргэн Бандхүү нийгмийн дэвшлэх төрийн хүмүүс байгууллагын тэргүүн. За, буян шигч хүрэлцээрсэн байна. Таны өчигдөр мэндийг хүргэе. За бид нэвтрүүлгийнхаа эхэнд бидэнтэй холбогдож байгаа төмөн олонхоо сэтгэлийг хүргэдэг юм боломжтой. За Ус аймгийн Давс сумаас Мөнхбат түмэн бидэнтэй холбогдсон. За нутгаасаа нэр дэвших хүмүүсийг олноо дэмжиж байна. Амжилт хүсье гэсэн танд маш их баярлалаа. За мөн Сүхбаатар аймаг Уул Баян сумаас Равдал гэдэг хүн бидэнтэй холбогдсон. За байнга үзэж байгаа дэмжиж байгаа шүү. Амжилт хүсье гэсэн танд маш их баярлалаа. За мөн Урхан аймгийн Уянгас сумаас Адиад орж гэдэг хүн бидэнтэй холбогдсон. За сум орон нутгаасаа оролцоход бэлэн байна. Та бүхэндээ амжилт хүсье гэсэн танд маш их баярлалаа. За мөн Улаанбаатар хот Баянгол дүргээс Хүрлбаатар гэдэг хүн бидэнтэй холбогдсон. За туслаж дэмжиж хамтран оролцоход бэлэн байгаа шүү. Амжилт хүсье гэсэн танд бас маш их баярлалаа гэдгийг хэлье. За мөн Хөвсгөл аймаг Тосон цэгийн сумаас Наран гэрэл гэдэг хүн бидэнтэй холбогдсон. За дэмжиж байна. Сум орон нутгийн ард түмэн та бүхнийг үнэхээр их дэмжиж байгаа шүү. Тийм учраас бүгдээрээ хамтдаа 2020 оны сонгуулиар хамтдаа ялъя гэсэн танд маш их баярлалаа. За өнөөдөр Сэлэнг аймгаас оролцож байгаа сорж ирж Үнэн ба зөв цаг нэвтрүүлэгт оролцож байгаа Бандхүү төрийн хүмүүс байгууллагын тэргүүн буян шигчийн хувьд бол одоо уул уурхайгаа хамгаалъя тий одоо байгаль эхлэлгээ онгон дагшнаа үлдээе гэдэг ингээд зөрөө явж байгаа хүн. Тэгээ бидний нэвтрүүлгээр холбогдоод бидэнтэй ирж нэвтрүүлэгт орох хүсэл гаргасан учраас өнөөдрийн нэвтрүүлэг ингээд ард түмэн та бүхэнтэйгээ шууд нэвтрүүлгээр бол оролцож өөрийнхөө одоо хийж байгаа ажил өөрийн талаар танилцуулах га замун дээрээс нь байгаль эхлэлгээ онгон дагшин авч үлдэх гээд ингээд хүрэлцээрс ирээд бидэнтэй бол хамтдаа ярилцахаар хүрэлцээрсэн байна. За хоёулаа асуултыг эхний асуултыг юу гэж асуух чинь вэ? Та эхлээд төрийн хүмүүс байгуулахаа тухай сайхан ард түмэнд танилцуулаач. За төрийн хүмүүс байгууллага нь 2014 онд байгуулагдсан. За төрийн хүмүүс байгууллага маань болохоор одоо Баян улсмын Баян 2 дугаар багт ажид амьдарч байсан. Одоо нутгийн ард иргэд маань одоо нутаг усаа хамгаалах, байгаль орчноо хамгаалах, одоо уул усаа хамгаалах ийм одоо зорилготойгоор одоо энэ төрийн хүмүүс байгууллагыг одоо үүсгэн байгуулсан юм аа. За тэгээд одоо нутгийн ард иргэд маань одоо зөвлөж байгаад ингээд одоо бид одоо 5 тэргүүлэгч гишүүнтэйгээр одоо төрийн хүмүүс байгууллага ингээд үүсгэн байгуулагдсан. Ингээд одоо миний би энэ төрийн хүмүүс байгууллагын тэргүүнээр сонгогдож одоо ажиллаж байна. За төрийн хүмүүс байгууллага хамтдаа байгуулад хамгийн ихний ажил ямар ажиллаа эхэлсэн бэ? Та төрийн хүмүүс байгууллага. За төрийн хүмүүс байгуулагдаад одоо хамгийн ихний ажил бол одоо манай сум болохоор одоо олон улсын чанартаа зам дагуу одоо байрлаж ингэж байдаг болохоор ер нь одоо зам дагуу маш их одоо хог байгаль орчныг одоо хөрш орог бохирдуулж байсан. Тэгээ одоо сүүлийн үед бол одоо байгаль орчинд одоо айгүй хортой одоо гэж яригддаг одоо хүүхдийн одоо памперс гэдэг одоо тэр бол одоо хөрсөнд одоо маш их одоо олон жилээр одоо ингэж байдаг хөрс их бохирдуулдаг. Тэгээд одоо нойлын цаас байна, гялгарууд ер нь бол одоо зам дагуу олон улсын зам дагуу бол одоо маш их манай нутаг дэсвүүтэйгээр хог ер нь их төвлөрч исэн л зам дагуу. За энийг ер нь одоо эхнийхээ одоо бид нар төрийн байгууллага байгуулад ажиллаа бол энэс эхлэе гэж шийдээд тэгээ одоо зам дагуу одоо Баянголын гүүр гэж байгаа Баянголоос одоо төвөөсөө Баянголын гүүр хүртэл одоо Баянголын гүүрнээсээ цаашаа одоо дархны сум давдаг одоо хүртэл одоо ингэж бид нар анх одоо байгаль орчны хог аяллыг одоо цэвэрлж ингэж одоо үйл ажиллагаа эхлүүлсэн юм байгаа бид. За тэгээд одоо сум орон нутгийн маань одоо Баянголд ажилд амьдарч байгаа ард иргэд маань биднийг одоо анх үүсгэн байгуулагдсан одоо уг үүсвэр нь болохоор одоо малчтаас гарсан шүү дээ. Малчин ард иргэд одоо нутаг орноо хамгаалах тий байгаль орчноо хамгаалах ийм одоо нутаг оронтой эзэн байхын одоо ийм уриатаагаар энэ төрийн хүмүүс байгууллага нь байгуулагдсан болохоор манай одоо Баян багт одоо байгаа Баян гол сумд одоо амьдарч байгаа малчид маань одоо биднэрт одоо бас энэ угаасаа манай төрийн хүмүүс байгуулагч одоо ашиг хүмүүс байгуулах ийм болохоор одоо ямар нэгэн одоо тийм ханд одоо санхүүжилт мөнгө байхгүй одоо санхүүжилт мөнгө бол одоо ард иргэдийн ханд тусламжаар одоо ингэж бүрдүүлж ажилладаг ийм одоо байсан. Тийм учраас одоо малчид маань одоо бидэнд одоо тэр хогийг цэвэрлэх одоо байгальд одоо учруулж байгаа хог их цэвэрлэх за тэгээд хогийн цэг байгуулах одоо тэр мод тарих одоо Баянгол маань тэр үед бол ширэгцсэн байсан.
Тий одоо ширэгээд одоо бүр урсахгүй байсан. Тэгээд тэрний дагуу одоо яаж одоо Баянголыг одоо урсгах уу? Одоо яаж энэ байгаль орчныг одоо хог хаягдл болох уу? Ядаж хөрсний богтлоос нь багасгах уу гэдэг дээр одоо малчт маань бид нартай зөвлөж яриад ингээд одоо бид нарт одоо хандив өгсөн байгаа. Тий хандив өгж одоо сан бүрдүүлсэн биднэрт. За тэгээд би одоо сан бүрдүүлсэн үндсэн дээрээс би одоо ажилчдаа авах нь одоо шаардлагатай болоод ингээд сум орон нутгийн засаг даргатайгаа ингээд одоо хөдөлмөрийн бэрхшээлтэй 10 хүнийг би одоо авч ингэж ажиллуулсан юм байгаа. Тэгээ 10 хүнийг авч ажиллуулад одоо тэр хогийг цэвэрлэх одоо тэгээд тэр Баянгол одоо нэлээ одоо том хэмжээний газрыг одоо бэлчээр одоо малын бэлчээр энэ төр одоо нэлээ одоо цаас нойлын цаас гэх мэтлэн одоо хогнуудаар одоо ингээд яатсан байсныг одоо тархсан байсныг цэвэрлж бид нэр энд одоо 14 хоног ясан байдгийг. Хөгжлийн мишэлтэй иргэдээс одоо 10 хүнийг авч ингэж ажиллуулад тэгээд одоо цалингийн хаалгаа цалинжуулаад ингээд одоо үйл ажиллагаа эхэлсэн юм аа манай төрөөс байгууллага. Яг одоо бол Бандхүү нийгэм бичлэг төрөөс байгууллагын хамт олон бол Сэлэнг аймгийн Баянгол суманд явагдаж байгаа хууль бус үйл ажиллагаа явуулдаг алтны компаниуд за бичил уурхай эрхэлж байгаа энэ одоо тий компаниудтай бол тэмцэл хийгээд одоо дэмжлээ бол өргөжлүүлээд бүх шатанд нь хандсан. Тэгээд энэ тухайгаа бас том олонд ярьж хэлвэл мэдээж байгаль эхлэлийг бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө энэ эмэгтэй бол ингээд зүтгэж яваа. Тийм учраас энэ тухайгаа та моолнд хэлж өгөөч. За тэгэхээр одоо энэ одоо бичил уурхай хууль гарсантай холбогдуулаад одоо засгийн газрын 151 дэх тогтоол гэдэг ингээд одоо ер нь л одоо тэр арт хоёр хөтөлбөр тийм одоо ийм одоо засгийн газрын одоо тэр ялангуяа 151 дэх тогтоол одоо гарсан холбогдуулаад нөхөрлөл гэж одоо ингэж байгуулад ч одоо гарсан л та. Тэгээд одоо энэ нөхөрлөл маань одоо хуучин болохоор яг одоо хууль бусаар одоо наалтаа олдруулж ийсэн одоо нийжэ гэдэг юм яадгийн тийм асуудыг одоо яг төр засаг маань одоо бас аюулгүй одоо амьдрах орчныг одоо амьдрах орчныг одоо сайжруулж одоо бүрдүүлж өгөх тийм зорилготойгоор энэ одоо 151 дэх тогтоол бичил уурхай хууль гарсан юм болов гэж одоо ингэж боддгийн. Тэгэд энэ дагуу гарсантай холбогдуулж одоо нэлийн одоо нөхөрлөд гарсан л да. Тэгээ алтны нийлэн нөхөрлөд гарсан. Тэгэд энэ нөхөрлөд маань болохоор одоо яг одоо 151 дэх тогтоол одоо тэр засгийн газраас гарч байгаа тэр хууль журмын дагуу бас ингэж ажиллахгүй байгаатай холбоотой бас байгаль орчинд нэлийн сөргөөр одоо бас ингэж байгаль орчны цэнцэрийг алдагдуулж одоо гол ус одоо гол усны голдрыг алдагдууланд уул мод одоо тэгэл одоо аль болох одоо нэг хуулийн одоо бас зөрчсөн тийм одоо асуудлыг одоо гаргаж одоо ингэж байгаад байгаа болохоор бид одоо нутгийн одоо бас малчин иргэд маань бид санал тавьсан. За одоо нэгсэндээ одоо манай төрөөс байгуулагч одоо Баянгол сумын одоо нутгийн ард иргэдээс одоо үүсгэн гаргасан байгуулагдсан төрөөс байгууллага шүү дээ тий. Та нар одоо энэ нутаг усан хамгаалал бидний өмнөөс одоо төлөөлж ингэж яваа гэсэн одоо ийм үүрэг даалгавар өгсөн болохоор бид нэр ингэж үүсгэн байгуулагдсан. Тэгээд одоо малчин иргэд маань мэдэнд ингээд 7 сарын одоо 2018 оны 7 сарын 23-нд одоо бидэнд санал тавьсан. Хүсэл гаргасан. За одоо энэ алт одоо хоёр хөтөлбөр одоо энэ бичил уурхай хуулийн одоо дагуу нөхөрлөд гарсан үднээс одоо Баянгол нутагт маань одоо нэлээдгүй одоо газар ус маань ингээд сүйдэж байна. Тэ одоо нөхөрлөд гарсан дандаа одоо гол горхой уул усны их ой модны ихэнд одоо ингэж гарч одоо ингэж ухаад одоо ингээд газар нутгийн юм одоо бүр ингээд сүйтгэж байна. Та нөхд минь одоо энэ тал дээр одоо хуулиар олдсон эрх юм байдаг бол энэ тал дээр одоо тий хандж одоо бас газар дээр нь очиж танилцаад одоо ямар байдгийг орон нутгийн засаг захиргаа одоо холбогдох байгууллагад нь энийг тавьж өгөөч гэж бидэнд хүсэл гаргасан. Одоо энэний дагуу бид хэд одоо төрөөс айлгын тэрэгч 5 гишүүн маань одоо 7 сарын 24-өөс эхэлж ингэж явсан. Тэгээд одоо бичил уурхай одоо хуулиар гарсан одоо нөхөрлөлт дээр бид нар ингэж одоо үзэж газар дээр нь танилцсан. За танилцаад явхад бол одоо малчин ард иргэдийн одоо бид нар тавьсан санал нь одоо үндсэлсэн чинь яг одоо малчин ард иргэдийн тавьж байгаа саналтай одоо нийцэж байсан одоо зөрчилөд байсан нэлээдгүй одоо зөрчлөө одоо байсан. Бид нар ингээд одоо төрөөс байгууллагын 5 тэргүүлэгч гишүүд маань одоо явж ингэж үзэж танилцсан үдэн дээр нэлээдгүй одоо зөрчлийг илрүүлээд одоо ингээд одоо
хууль заалтынхаа дагуу бид нэр одоо ингээд халуун хүсэлт гаргаад одоо сумгаа засаг дарахад одоо эхний ээлжинд бид нар сумгаа засаг дарахад одоо хүсэлт гаргасан. За тэгээд дараагийн шатанд бол одоо аймгийн иргэдийн одоо төлөөлөгчийн хооронд одоо бид нар бас санал хүслээ явуулсан тий хүслээ албан хүслээ явуулсан баримтжуулаад зураг хөргөтэй нь одоо тэгээд хуулийн заалттай нь бүх юмтай нь ингэж одоо бид нар бас бид нар бол ерөөсө түрүүн саагалгоо бид нар чинь одоо хуулийн дагуу л одоо бас үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тийм учраас одоо хуулийн дагуу бид нар ингэж явуулсан. За Мандал сумын одоо цагдаагийн одоо хэлцэд бид нар бас албан хүслийг явуулж ингэж одоо бас ажилласан байгаа. За одоо ингээд хуулийн үйл ажиллагаа явуулж байгаа уулуурхан компаниуд дээр очиод бичил одоо тий компаниуд дээр явж очиод хошоол нөхөрлөл дээр яваад очиход ямар хуу зөрчлүүд ихэвчлэн илэрсэн бэ? За энэ тухай ярьж. За зөвшил бол одоо ерөөсөө хамгийн одоо наад захын зөвшил одоо засгийн газрын 151 дэх тогтоолдоор болохоор одоо ийм байдаг. За сум орон нутгад ядуулыг ажлын байрыг бий болгох тий ядуурлыг бууруулах. За байгалийн ашигт малтмалыг одоо зөв зөвхөстэй ашиглах. За тэгээд одоо нөхөн сэргээх, хамгаалах гэсэн одоо ийм заалттай. За тэгээд нөхөрл маань одоо 9 гишүүний бүрэлдэхүүнтэй одоо үүсгэн байгуулагдаж одоо нөхөрл маань гарч байгаа. За нөхөрлийн 9 гишүүн маань болохоор одоо нийгмийн даатгал болон одоо хөдөлмөрийн одоо нэг юу эрүүл мэндийн даатгал болон одоо тиймэрхүү одоо янз бүрийн одоо улсад ажил хийж байгаа юм шиг одоо ингэж хамаарагдаж яваг нь ажиллах ёстой. Ийм одоо бас тийм дээр хуулийн дээр заасан. За тэгээд нөхөн сэргэлтийг бас хийх ёстой. Гэх мэтлэнгээр одоо ийм хууль заалттай байгаа. За бидний очиход бол одоо 9 одоо нөхөрлийн 9 гишүүний одоо харьяал бол сум орон нутгийн харьяалтай байх хэвээр 18 нас хүрсэн сум орон нутгийн харьяалтай иргэн байх хэвээр байсан. За бид нар ингээд яваад одоо малчныхаа санал хүслийн дагуу бид нар 8 хоног явж одоо тэр нөхөрлүүдээр явж ингээд одоо үзэж одоо газар дээр нь танилцахад бол биднэрт одоо энгийн одоо хамгийн наад захын одоо зөвшөлт хийхдээ бол одоо сум орон нутгийн одоо иргэн харьяалтай иргэн одоо нөхлийн гишүүн байх хэвээр байтал одоо Дархан, Улаанбаатар, Сэлэнг одоо Эрдэнэт, Өөр хангаа, Ар хангаач гэх одоо ерөөсө манай сумын одоо харьяалтай иргэн бол одоо гарын одоо 5% барах төдийл одоо хэмжээний усуд байсан тэн дээр нөхлийн гишүүтэй. За гих хэмчлэнгээс одоо нөгөө зөрчил маань илэрч байгаа байхгүй гарч иж байгаа юм тий. За тэгэл одоо нөхөрл одоо тэр өгсөн одоо нөгөө ашигж олборлох одоо талбайн кортнор гэж байгаа тий салбарцал гэж байгаа. Тэгээд тэрийг одоо зөрчсөн одоо тэр гол ус руугаа орчихсон, уул мод руугаа орчихсон, уул модыгаа үнцээр нь одоо ингээд бутлаад ингээд ухаад ингээд явчихсан. За тэгээд шинэ одоо газар ухаж ингэж одоо хөрсийг одоо хуулж ингэж байх жишээ нь ер нь л одоо тэгээд нилээдэг одоо бас тийм зөвшил гол усны, ой модны, юуны байгаль орчны гэх мэтлэн одоо хуулиуд дээр заасан одоо зөвшлүүд бол нилээ илэрсэн л дээ гарсан тий. За тэгээд одоо бид нар энэ зөвшлүүдийг одоо илрүүлээд сумынхаа засаг даргад одоо ингээд зөвл заалттай нь одоо ингээд албан хүсэлтийг гаргаж өгсөн байдаг юм аа 8 сарын 6-нд. За тэгээ 8 сарын 6-нд бид нар одоо эхнийхээ албан хүслийг одоо засаг даргадаа ингэж гаргаж өгсөн. Боловч одоо өдөө хүртэл одоо манай сумын засаг дарга маань бидний одоо албан хүслийн хариуг бол одоо ирүүлээгүй өгөөгүй. За аймагт бол одоо бас ингэж албан хүслийг одоо зураг хөргөтэй нь бүх юмтай нь одоо бид нар ингэж бас баталгаажуулж ингэж баримтжуулж өгсөн. Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хорлын даргад одоо өгсөн байгаа. Гэтэл одоо бас одоо өдөө хүртэл бидний хариуг ирүүлээгүй шалгаж байгаа. Одоо үзэж байгаа шалгалт явсан гэх мэтлэнгээр одоо бас бидэрт хариулт өгдөг. Одоо манай сумын засаг дарга бол одоо бидэрт яаж хариулт өгдөг вэ гэхээр удаа дараа бид нар бас энэ алан хүсэлтийнхаа хариуг авъя гэж одоо би одоо удаа дараа шаардаж одоо хэлж байсан л та. Гэтэл одоо эхний хугацаанд бол одоо амралттай байсан манай сумын засаг дарга. Тэгэхэд бол би амралтаа аваад орохоор өгнө гэж хэлсэн. За орлогч сумын орлогч дарга бол одоо сумын засаг даргын амарч явах хооронд одоо оролж байдаг. Тэгээ сумын засаг даргаа дамжуулж бид нар одоо албан хүсэлтээ өгсөн. Гэтэл одоо арга хэмжээ авж байгаа гэд ингээд удаа дараа бид нар орж одоо бас хүсэлтийн хариуг авахгүй гэж хэлсэн боловч одоо авж байгаа гэсэн хариуг өгчээсэн сүүлдээ болохоор одоо би уцаар ингээд холбогдоод асуухад бол одоо та орлогч даргад өгсөн учраас та орлогч даргаас аваа гэсэн би орлогч даргаас би өгнө гэж өгөөгүй. Уг нь бол би танд засаг даргад би танд хандаж өгсөн юм аа. Алан хүсэлтийг гэсэн чинь одоо
та орлогч дарахад л өгсөн юм чи орлог дарахаас аа гэж хэлээд уцаас алгасан. Нийсэнд авчилцахгүй юм шиг. Тий, одоо тий манай сумын засагтараа бол ерөөсөө бидний одоо энэ тавьж байгаа одоо хүсэлт одоо шаардлагыг бол авч хэлцэхгүй байгаад байгаа. За аль яг нэвтрүүлэгтэй холбоотой бас зураг үзүүлэе гэж бодож байна. За бичлэг үзүүлэе гэж бодсон гэсэн хэдий ч бичлэг маань бас явах боломж олцоогүй болцсон байгаа учраас бас яг одоо бол найруулагч дэлгэцэн дээр зураг өгөх бах. Тэгээд энэ бол мэдээж яг таны бол ингээд тэмцэл хийгээд очоод энэ уул уурхайг болиулъя, стандартын дагуу байлгая, нөхөн сэргээлтийн хийлгэе гэдэг ингэж шаардсан маш олон бол зураг байгаа. Тэгээ энэ зургуудаас бол үзүүлэе гэж бодож байна. За энэ жишээл одоо ингээд уулын ингэрт бол ингээд ухаж байгаа юм. Тэгээд ерөөсө гол горихны яг голдрол дээр тэг голдролыг алдагдуулаад тэг голдрол яг дээр нь голдролыг алдагдуулаад уулмуудыг үнцээр нь одоо ухаад тэгээд одоо гол горихыг хөрхий одоо бүр ингээд нуур олгоо тий. Одоо энэ одоо ингэж нуур олгосон усаа шууд одоо ингээд бүр лаг шавар нэгтээд ирэхээр одоо гол руу тавьдаг байхгүй юу? Энд чинь одоо нөгөө энэ тариатын гол байна уу та? Тий, тариатын голон дээр гарцсан байгаа нөхрөлүүд энэ. Тий. Тэгээд одоо энэ угаасын энэ одоо ингэ усаа шууд одоо тариатын гол руу ингэж тавиад нөгөө гол нь одоо нөгөө нарангийн гол руу ороод нарангийн голоосаа баян гол руу ороод тэгээд орсдог байхгүй юу? Тэгээ одоо нөгөө баян гол энд чи одоо болонгортой ингэж хүм мал уухаараа ингэж холдож одоо өвчилж байгаа гол шалтгаан энд байгаа. Тий. Та бол ингээд олон удаагийн тэмцэл хийгээд энэ нөхдүүдтэй тий асуудлаа яг тавьж яриад ингэ явж байгаа ямар нэгэн төр засгаас дарамтлах ийм тохиолдол гарч байгаа. Одоо сүүлийн үед бол одоо урд нь одоо бас засаг төр барьж исэн усуд интерес бол одоо бас яг ер нь өөрсдөө хамгаалсан ч гэдгийг юм уу нэг тиймэрхүү байдлаар одоо яриа хэлээ хийж байгаа тий. Тий одоо миний байхын үед ямар байсан, миний нэр сүр байна уу, миний холбогдлолтой юм байна уу гэх шиг одоо нэг тиймэрхүү байдалтай гарна. За одоо манай сум орныхын хувьд бол одоо би одоо иргэдийн орлын даргадч тавьж исэн, одоо засаг даргагч тавьж гэн, орлогч даргадч одоо ингээд мэдж гэн манай сумынхан бол бүгдээр одоо намайг манай төрөмс байгууллагын тэргүүлэгчд одоо ингэж явж байгаа мэдж байгаа. Мэдээд би ч одоо бас ингээд янз бүрийн одоо бас энэ фэйсбүүк интерьер хүртэл одоо ингээд ил тод байлгахыг тавиал одоо ард иргэдтэй хүртэл ард иргэд манай сумын ард иргэд хүртэл одоо мэдж байгаа. Тий. Тэгээд одоо явж байхад энийг айгүй их ингэж одоо үгүйсгэж байгаа. Манай сумын одоо удирдлагууд бол ерөөсөө үгүйсгэж байгаа. Шууд үгүйсгэж байгаа тий. Одоо ямар учраас үгүйсгэж байгааг нь би одоо бас шалтгааныг одоо мэдэхгүй байна. Тий. Ямар учраас үгүйсгээд миний одоо энэ албан ёслолын хариунд одоо ингэж хариу өгөхгүй засагтараа маань ингээд одоо авч хэлцэхгүй байгаа гэдгийг одоо нарийн сайн авчрын одоо бас мэдэхгүй байна. За Монголын ард түмний төрдөө итгэх хэрэг байна вэ? Ер нь бол одоо төрдөө итгэлч одоо ер нь бараг л ер нь алтраад энэ шүү дээ. Тэгэл одоо ер нь 8 настай болчроос 80 настай борлоод хүртэл одоо хөдөөний ачид одоо тэгэл сумын иргэд хүртэл одоо ер нь одоо төрдөө итгэлч одоо ер нь хархан л энэ юм байна. Одоо жишээ нь гихч одоо би одоо мэдрийн энэ яваад байгаа одоо бичил уурхаа шүү дээ тий. Бичил уурхаа одоо ингэх чинь энэ бичил уурхаа чинь уг нь ядуурлыг бууруулж байгаа тий. Тэг чи суманд одоо ажилгүй байгаа ядуу иргэд одоо энэ бичил уурхаа уг нь одоо энэ нөхөрл байгуулад ашигт малтамлаа зөв зөвхөн ашиглаад өөртөө орлогоо бий болгоод тий уухах ёстой бол одоо тий яг одоо тэгжил үнэхээр одоо тэр одоо ядуурлыг бууруулах гээд одоо юу яагаад хууль ёсоор нь одоо байгалыг одоо зөв зөвхөн ашиглаад одоо ингэж ядуу хүмүүс одоо ажлаа орлоготой амьдралын дээш нь татуулах гэж байгаа болов юу яах хэрэгтэй шүү дээ. Сум орнуудынхаа иргэд ядаж тэн дээр байх хэрэгтэй байхгүй тий. Тэгтэл одоо тийм биш хаа хамаагүй усуудыг авцраад одоо нөхөр байгуулчихсан. Ийм л байгаа шүү дээ. Та түрүү хэлжсэн нэг ярианда Монгол улс сүрлээ гэж. Тий. Яагаад тэгж хэлсэн юм бэ? Монгол улсын одоо газар нутаг бол үнэхээр одоо сүрлийн одоо мөхлийн ирмэгт ирчээд байгаа. Энийг бол одоо ерөөсө ганцхан би ч хэлж байгаа юм шиг нэг ард иргэч энэ дээр одоо би хэлнэ гэж бодож байгаа. Тий. Ерөөсөө мөхлийн баригт одоо энэ одоо жишээнээс л харахад одоо ийм л байх шүү дээ. Ерөөсөө тэгэд энэ дээр бол одоо энэ арчлан нам Монгол ардын нам хоёр одоо энэ төр ээлжиж байж байгаа хоёр нам тэгээд одоо орон нутагт байгаа засаг дарга аймаг сумын засаг дарга нар удирдлагууд энэ төр бол одоо энэ яг үннийг хэлэхэд бол энэ нөхөрлийн уул уурхаантай холбоотой тас байдаг юм аа.
энэ дээрээс болоод энэ зөрчлүүд арилахгүй байгаа. Тэ одоо аймаг руу би одоо явуулж яхад шалгалт хийгээд ийн гэдэг байхгүй юу? Шалгалт хийж ийн гэдгийг шалгалт хийгээд байхад яагаад энэ зөрчил нь арилахгүй байгаад байгаа юм те? Яагаад хууль бусаар ингэж одоо газар нутгаа ингээд сүйдлээд дандаа хуулиа зөрчөөд ингээд уул усныхаа их мод Монголынхаа ихэн дээр ингэж гарч ингэж одоо ингээд ухаад ингээд байдгийг. Өмнөхөр л одоо эдгээр шалгалт хийгээд яваад идэг байсан бол энийг одоо яагаад энэ гол голдронтой орж болдгоо юм бэ? Тэ яагаад хуулийнхаа дагуу ажиллаж болдгоо юм бэ? Яагаад сумын тэр ажилгүй иргэд чи энэ нөхрөл дотор чинь байгаад тэгвэл одоо байгалийнхаа ашгийг хүртээд ингээд ажил амьдралд eerсүүж болдгоо юм. Яагаад тэр хаа хамаагүй одоо дархан сэлэнгийн усууд энд нөхрөл дээр байх ёстой юм. Тэгээ яагаад бичиг баримтгүй дандаа одоо тэр нөхрөл ямар одоо бичиг баримт бүрдүүлж гарах ёстой. Тэр яагаад бичиг баримтаа бүрдүүлж гарахгүй байгаа. Яагаад тэр одоо хуулинд заасан тэр 150 гэдэг тогтоол дээр болохоор чи ингэж байгаа шүү дээ тэр нөхөрлүүдүүд одоо тэр бичиг баримтыг бол яг одоо тэр уурхаа ашигт мөлөв олдруулж байгаа газар дээр байлгаж явах хэрэгтэй байхгүй юу одоо өөрсөн дээр байлгаж. Одоо ямар нэгэн хүн очиад үзэхэд бол одоо үзүүлж явах хэрэгтэй. Тэгэхэд бидний очиход бол ерөөсөө үзүүлдэггүй. Үзүүлдэггүй тий. Одоо бичиг баримт нөхдүүд. Тий, одоо үзүүлдэггүй. Тэгээ манай ингэж байгаа байхгүй. Манай эзэн одоо юу яаж байгаа? Нөхөрлийн эзэн хин бэ гэхээр баруун хараагийнх тэр гисээ энэ гисээ гэж гэдэг байхгүй юу? Тий. Тэгээд за бичиг баримт чинь байна уу гэхээр манай эзэн хөөцөлдөж яваа. Бидний гараад ухч бай гэсэн. Ашигт малтманаас ямар ч гэсэн дүгнэлт нь ирчихсэн. Одоо тэгээд хамгийн эцдэр болохоор одоо нөгөө сумын засаг даргатаа гуруулсан гэрээ хийгээд тэгээд одоо аймагаас нэг бас нэг юу авдаг юм байлээ. Бас нэг сүүлд нэг тийм одоо сорцын юм уу ямар ч юм нэг тийм тэмдэг бас нэг юу ирдэг юм шиг байгаа юм шиг шүү. Тий. Тэгээд тэрийг аваад тэгээд одоо сая энэ нөхөрл болоо нөгөө юугаа алтаа охин шүү дээ газараа тий. Тэгсэн байхад бол одоо бичиг баримтаа бүрдүүлээгүй ээжж төрүүлээд нөгөө очиод газар нутгаа ухаа ичдэг байхгүй юу чгүй. Тий одоо сүрүүлээд ухаа ичэн. Тэгээ одоо бичиг баримт чи үзүүлэх юм юу ч байхгүй. Яваад очих. Яг одоо ингээд хууль бус үйл ажиллагаа алт болох хоёр хөтөлбөр гээд энэ нөхдүүдийн хийж байгаа гай шүү дээ. 1990 оноос хойш Монголын төрийг өдөрдсөн нөхдүүд яг иймэрхүү байдалтай бидний газраа ухах юм бол баяж юм шиг заавал ухчих байж хэвээр гэдэг энэ технологи ажилласаар байгаа юм. Монголын ард түмэнд ухахаас өөр сэтгэлгээгч үлдээсэнгүй ухчээж баяжна гэж байгалийн хөрсөн дээр байгаа маш олон баялаг бий энэ баялагаараа бид нар хамтдаа эх орноо хөгжүүлэх ийм боломж олгоцоо байгаа гэж үнэн баз унаа мөрөө хөтөлбөртөд тусгасан. За мөн дээрээс нь хариуцлагатай уул уурхаа гэдэг. Одоо жишээлбэл нэг уул уурхааг ухлаа гэхэд тэнд бол зайлшгүй нэг 3-аас 8 жилийн нөхөн сэргэлт хийж хэвчээ. Гэтэл манайхан одоо яаж юм гэхээр уул уурхааг ашигладаг. Гэтэл ямар ч хариуцлага байхгүй. За ухлаа гэж бодоход шороог нь буцааж булчаад гүгээ явчихдаг ийм тохиолдол байна. Гэтэл түүнийг нөхөн сэргээх, энэ дээр урмал ургах, мод тарих ингээд ийм боломж олцоог нь хангадаггүй шүү дээ. Тэгээ энэ тухай бас яаж хэлвэл танд бол бас хариуцлагагүй байх, за нөхөн сэргэлт хийхгүй байх уул уурхай бол олон тохиолдсон уу? Одоо миний энэ яриад байгаа чинь одоо хариуцлагагүй уурхаа шүү дээ. Хариуцлагагүй уурхаа, нөхөн сэргэлт хийгээгүй. Уг нь бол одоо энэ чинь 16 оноос эхлээд манай тэр суманд бол одоо гарцсан эхний нөхөрлүүд байгаа шүү дээ. Одоо бараг 2 жилээ болсон тий. Тэгэхэд бол одоо 5 га газар нэг нөхөрлөд одоо олгодог юм шиг байгаа. Тэгээд 5 га газараа бол одоо ашиглаад миний хувьд бол айл хэдийн одоо баг одоо ашиглаад дууссан байх хэмжээний. Тэгэхэд одоо нэгч нөхөн сэргэлт хийгээгүй. Аимшигтай. Тий, аимшигтай. За тэгээд одоо урдны одоо нөгөө энэ дэр компани ч бас энэ дэр хууль зөрчиж байгаа асуудал их байгаа энэ дэр. Тий. Ерөөсөө алт хар мөртөө гэж ярьдаг шүү дээ ч тийм ээ. Тэгээд ингээд бид бол ингээд эх орноо бүрмөтэ авч үлдэхийн төлөө та зорж байна гэж. Яг ингээд сүүлийн 28 жилийн хугацаанд Монгол Ардын нам ардсан нам гэдэг ингээд ийм сонголт хийсэн үр дүнд өнөөдөр Монголын ард түмэн горыг намсаж байгаа. Ерөөсөө ахуй амьдрал нь ч дээшлээгүй мөн дээрээс нь байгаль их дэлхийгээ сүйтгэсэн мал аж ахуй бэлжих боломж олцоо нөгөө нэг уламжлалт мал аж ахуйгаа аваад явах ийм боломж олцоо бол байхгүй болсон шүү дээ. Тэгээ малчид бол маш олон гомдлыг гаргаж байгаа гэсэн. Тий. Малчид бол одоо ерөөсө малын хадлагын бичээр дээр хүртэл одоо энэ нөхөрлөч гарчдаг байхгүй. Тэгэл одоо бидэрт одоо ингээд хадлагын бичээд гарцсан байл ингээл хил ам хийгээл ингээл явна. Тэгэхээр чи одоо тэр нөхөрлө одоо бид нар цуг очиж исэн. Би одоо яваад тэр хадлангийнхын бичээр дээр гарцсан ухаж исэн одоо тэр айлынхын хүнтэй бид нар цуг яваад ингээд ороход болол тэр нөхөрлө ингэж байгаа. Чи мөнгө авчаа үздэй. Одоо тэгээ хэдэн мөрөг авах гээд байгаа. Тэгээд одоо тэр нөхөрлийн
тэр эзэн ч юм одоо юу ч юм. Тэгтээ манай бараа хараагийн иргэн биш. Хаа байсан Улаанбаатарын хөөхөн одоо тэр нөхөрлийн хүн тэгж хэлж байгаа шүү дээ. Тэр хүнийг чи яасан чаддаггүй мөнгө аваад гэсэн мөртлөө гэсэн. Чи надаас мөнгө аваад байсан гэсэн чи нойлныг сая төгрөг өгсөн шүү дээ. Ерөөсөө хоёр хүний хоорондын яриа болж байгаа юм байна. Тий, сая төгрөг өгсөн шүү дээ. Сая төгрөг чинь миний малын хадлан авах юунд хүрэхгүй байгаа. Гэж байгаа. Тий яаж хүрэхгүй л дуугасаа. Тий. Зарим тохиолдолд бас нэг талдаа иргэд одоо ингээд юу гэдгийг сая төгрөг өгнөө энэ нэг хэсэг газарт чинь бид бол ингээд уул уурхай үйл ажиллагаа явуулж ирэхээр сая төгрөгнөөс худалдсан байна гэж ойлгож байна тий. Одоо тийм юм байх юм шиг байна. Тэгэхээр бас иргэд бас өөрсдөө хариуцлагатай байх шүү. Тий харин бид ер нь ямар ч тохиолдолд энэ өөрсдийнхөө үндэсийн эх орноо гэх энэ итгэл үнэмшил өр хөвгтөд үлдээгч байгаа энэ эх орноо хин нэгэнд саяар ч юм уу 10 саяар ч юм уу 100 саяар ч юм уу энэ зардаггүй байх хэвээр. Нөгөө нэг яг сонгуультай адилхан сонгуулийн үед нэг сая төгрөг 500 мянган төгрөгөөр 200 мянган төгрөгөөр 20 мянган төгрөгөөр саналаа худалдаггүй адилхан бид яг ингэж худалдаж болохгүй. Тэгээд дараад нь саяг өгсөн. Магадгүй дахиад 10 сая өгөх юм бол тэр хүн дуугаа болох юм байна л дээ. Ингэж болохгүй байхгүй тий. Та бол яг энэний 100% эсрэг ингээд хамтдаа эх орноо онгон дагшнаар навч үлдээх гэж явж байгаа шүү дээ. Тэгээ бүр байг гэлэг ядаж би ингэж байгаа нүхэн сэргээлтээ хийгээч тэгээд одоо сум орон нутгийнхаа ядуурлыг бууруулах ажлын байрыг бий болгох гэсэнтэй 151-р тогтоолынхаа одоо гарсан тэр тогтоол журмаа байж ажиллаач тий. Ядаж сумын одоо ажилгүй иргэдээс үнэхээр тэр бичил урхаадаар гараад нөхөрл болоод гараад одоо тэр байгалаа ашиглаад одоо яах вэ ажилтаа орлоготой байж ивэл бас яа их үү те одоо нөхөн сэргээлтээ хийгээд ингэж байж байгаа. Уг нь бол яг 151 дэх тогтоол дээр болохоор энэ нөхөрл өчн бол яг тийм уул усны одоо эхэн дээр гарч уух ёс байхгүй. Энэ нь яасан гэхээр үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй овоолго одоо уурхаан овоолго шороон дээр одоо очих хэрэгтэй байхгүй юу? Нөхөрлөд байна тий. Одоо тэгсэн байгаа. Тэгсэн мөртлөнгөөс яагаад энэ уул усныхаа эхэн дээр яагаад энэ гол голдрынхаа эхэн дээр ингээд алдруудаад шинэ өрсөг хуулаад ингээд ухаад идэх юм бэ гэдэг та нар ингээд хуйлаж өчөө яваад идэх юм хэрэг чи манай тэр нөхөрлөд ингэж байгаа. 151 дэх тогтоол дээр чинь юу яасан байгаа? Нөгөө орон нутгийн хэрэгцээнд авсан газар гэж байдгийг. Тэгээ манай орон нутгийн хэрэгцээнд авсан газар нь одоо уул усны их юм гинэ. Тэгээ тэрэн дээр очиж суудсан. Одоо ингэж л хариулт өгдөг байхгүй юу? Одоо энэ байдлаар хэдэн гол горих ширгсэн ийм мэдээлэл байна танд. Гол горих бол одоо яг энэ жил бороотой болохоор нэлээд жоохон тийм одоо айрч нэг ширгчээг үл тээ. Тэгээд одоо тий бохор. Тий. Гол горих одоо бас нөгөө устай болохоор ер нь одоо одоогоос 2-3 жилийн өмнө бол ерөөсөө бүр гол горих ч юм уу ширгцэн байсан байхгүй. Баянгол ширгцэн байсан. Тэгээ одоо яг бас л нөгөө нэг сая нөгөө нэг 16 оны нэг сонгуул боллоо шүү дээ. 16 оны сонгуулаар чинь одоо нөгөө намууд чинь би энээсээ өрсөж одоо нөгөө байгаль дэлхий хамгаалсан иргэдийн одоо иргэдэл одоо ярина шүү дээ. Одоо энэ гол тий одоо Баянгол урсгай байлаа. Одоо гол ус мал ус уух усгүй боллоо. Одоо тамин яана гэхээр за та нар ямар хүсэлт байд. Одоо тэрийг чинь биелүүлээд өгье. Та нар тэгвэл надад сонгуул саналаа өгч гээл ингэн гүтэн одоо яадгийг энэ Баянголыг л урсгаад өг гэсэн. Тэгэл одоо нөгөө хаацсан байсан одоо наран гээд одоо Баянголын ихэн дээр байгаа хоёр том уурхай байгаа шүү дээ манай тийм. Тэр уурхай одоо ингээ бүр хааж байгаад одоо алтаа угааж исэн юмэг одоо тэр сонгуул өрсөлдөж исэн одоо усууд маань одоо хаал болтын авч нэг Баянголыг ингээ урсгадаг болж байгаа наран. За. Одоо болон гартаа тэр урсж байгаа юм байхгүй. Тий. Тэгэхээр нэг юм юм бэ. Сонгуулийн үед л ард түмний санал хүсэлтийг сонсож байна гэсэн. Тий. Яг үнэ. Сонгуулийн үед шүү. Харин 4 жилийн хугацаанд 18 хоногийн хугацаанд ард түмний сонсчоод 4 жилийн хугацаанд юу ч хийдэггүй төртөө уулзсан гэдэг нь энэ жишээ нэрээс харагдаж байгаа. Тэгээ сонгуулийн үеэр гол горихоо урсгах магадгүй одоо хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа уул уурхайн компаниудыг зогсоох ийм бол үйл явц болж байгаа. Гэтэл сонгуулийн эргээд харсан чинь дахиад нэг борооны дараах мөөг шиг буцаад маш олон болцсон гэдэг тийм. За ер нь Баянгол Сэлбингийн аймагч гэдэг юм уу Баянгол суман дээр нэр дэвшиж байгаа хүмүүс ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг юм бэ гэвэл ойлгомжтой юм байна. Ерөөсөө хууль бус уул уурхайг зогсооно гэдэг юм хууль мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг юм тийм ээ. Одоо үе үеийн нэг дэвшигчтэй өөрсдөө хотод бол тийм. Одоо 16 онд өгчээсэн амлалтуудаас нь та одоо жишээлбэл одоо уул уурхайтай холбоотой амлалтууд өгчээсэн тэр тухай та санаж ивэл ярил. За ер нь тэгээд өгсөн амлалтаа энэ хоёр намын одоо нэг дэвшиж байгаа тий улсууд бол ер нь
биелүүлдэггүй штэ. Яг тухайн үедээ л одоо сайхан амлаад явна гэхээс биелүүлдэггүй. Одоо иргэд маач одоо бидрийг одоо энэ саяны тэр нөхөрлүүдээр ингээд тэгээ явж явах чинь одоо санал гараа бидрийг яваач гэдэг одоо саналын дагуу бид нар явж байхад бол одоо хэлжсэн шүү дээ. Тэгэл одоо үнэхээр одоо яг амлалтантай хүрдгүү те. Одоо гэх чинь манай тэр одоо миний яриад байгаа одоо тэр манай Баянгол самын Баян багийн нутаг зэвсгээ тэр одоо энэ нөхрөл өчин тэр уул уурханаар чинь гол одоо төвлөрч явагдчихж штэ. Тий. Одоо тэр л одоо нутаг орн маань одоо нэгэсэндээ өртөгдөд байгаа байхгүй юу? Тий. Гол яг цэг нь тэрэнд байна. За тэгэхэд бол одоо яваад очиход бол ерөөсө нөхөн сэргэлдээ хийгээгүй том кампанич байна. Урдны одоо засаг сум орнд удаж ясны үед одоо энэ засаг дарга удаж байгаа үед ч гэсэн тэр ялгаа авахгүй. Малчид бол яаж одоо эдрийг одоо нэр дэвшүүлсэн бэ гэхээр за одоо нутаг орно хамгаалъя. Мал бэлчээр байхгүй. Мал уух цэвэр ундны ус байхгүй. Ер нь одоо гол ус маань үнэхээр одоо хэцүү байна. Энийг одоо та нар минь одоо хамгийн түрүүнд одоо байгаль орчныг бид нар хамгаалъя. Нутаг усаа хамгаалъя. Гэхэд одоо санал гаргадаг байхгүй юу? За тэгээд одоо уух ус байхгүй гэхэд та надад жигтэйхэн одоо худаг гаргаж өгнө. Энийг чинь дэмжиж байна. Ерөөсөө энэ алтыг одоо ухуулахгүй, газар нутгаа ухуулахгүй л гэдэг. Энэ бол одоо амтын үдгэж гарч байгаа одоо энэ усад чинь тий. Тэгэл гарсан хойно бол тагжиг болдог байхгүй. Тэр амлалтаас нэг хэрэгжиж байгаа нэг ч байхгүй. Одоо манай тэр Баян багийн одоо нутаг зэвсгээд гол одоо миний яриад байгаа тэр уул нөхөрлөл урхаа гэж яриад байгаа одоо газар маань болохоор одоо манай Баян гол самын Баян 2 дугаар баг гэж явдаг байхгүй юу. Тэгээ тэрэн дээр одоо гол асуудал маань одоо яригдаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо тэр малчд маань одоо өнөөдөр яг одоогийн байдлаар яасан бэ гэхээр одоо уух мал ундлах уух ус байхгүй тий. Одоо тэр нөгөө алтуугаас одоо шууд усаа ингэж одоо нөгөө урсгаж одоо тэр бохор одоо усыг ууж байгаа болохоор мал хүнтэйгээ өвчилж байгаа. Яг үнэн тий. Ерөөсөө муухагийн шалтгаан яг л нэг малын гизс дотор л үнэхээр амар. Алт хоёр хөтөлбөргээл ингээл энэ засгийн газрын гаргаж байгаа бодлого шийдвэртэй уялдаад сум орон нутагт очиод тэгэл иргэдийн амьдрал дээр сөргөөр нөлөөлдөг ийм л тогтолцоо Монголд төрд байгаа. Би танаас энэ төрийн бус байгууллагатай төр засаг хэрхэн хамтарч ажиллаж байна. Би бол бас төрийн бус байгууллагатай тэ байсан залуу тийм учраас ер нь төр засгийн дэмжлэг бол бага байдаг шүү дээ. Тийм учраас та энэ тухайгаа ярил. За яг хөө төр бид нар анх үүсгэхэд бол одоо урдны одоо засаг дарга маань болохоор яг хөө би хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн одоо авч ингэ ажилуулад тэгээд одоо хог байгуулагч нь одоо нөгөө хог хаяглаа бууруулах одоо хөрсийг одоо бохирдуулах байх талаас нь ингээл одоо явсан л да. Тэгэхэд бол яг хөө бас ч гэж одоогийн засаг даргаыг батхнаа. Одоогийн одоо төр манай сум орныг удаж байгаа удирдлагуудыг батхнаа бас дэмжиж ийсэн. Бас яг бас үгүй гэж хэлэхгүй. Бас тийм. Гэхдээ бас дутагдaltaй зүйл бас байсан л да. Гэхдээ бас одоо дэмжиж одоо бас ингээд бид нар үгүй ядаж байсан ямар ч ийсэн сонсдог байсан юм. Сонсож исэн тий. Одоо бидний тавьж байгаа одоо энэ асуулт одоо тэр хүсэлт мэсэлтийг бол одоо бас ингэж хүлээж авдаг байсан. Тэр үед бол бас яг энэ нөхөрлөл нэг актер байгаагүй гарч байгаагүй. За одоогийн бол одоо засаг дарга орон нутаг удаж байгаа засаг одоо төрийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхдүүд бол одоо бид нар бол хүлээж авахгүй байгаа. Хүлээж зөвшөөрөхгүй байгаа л гэж үзэж байгаа. Бидний алан хүсэлтийн хариулт ирүүлэхгүй одоо ингэж 2 сар гарам хугацаа ингэж болж байгаа чинь бид нар сүулдээ бүр аргаан ороод одоо ингэсэн штэ. Одоо бидний хариултыг ирэхгүй болохоор бид нар суулт хийя гэд би одоо 10 сарын одоо 22-ны өдөр хүртэл одоо хугацаа заагаад би алан одоо мэдээлэл өгсөн байсан самнда. Тий. Самнда өгсөн байсан. Тэгээд би одоо ингээд 22-ны өдөр самын засаг дарга юун дээр яваад орсон чинь засаг дарга маань байхгүй байсан. Одоо орлог дарга байхгүй байсан, иргэдийн орлын дарга байхгүй байсан. За одоо бидний хугацаа дууссан. Одоо бид нар энэ дээр суулт хийнэ. Дэрийн одоо тавьж байгаа хүсэлтийг одоо яагаад хариу өгөхгүй байгаа. Би тэгээд бид нар одоо энэ мэдээлэл дээр ямар одоо заалт одоо шаардлагаар одоо суулт хийх юм бэ гэж хэлэхээр 12 одоо зүйл шаардлагыг тавьсан бид нар. Тэ? Одоо төрөний одоо албан хүсэлтийн одоо хариу ирээгүй. Тэгээд одоо энэ дээр 12 зүйлд шаардлагыг тавьж бид нар энэ дээр одоо хариу өгөхгүй сууна гэсэн. Тэгээ одоо яг ингээд одоо өнөөдөр энэ юун тэрж байгаа болохоор би одоо ард бол одоо улсад манай тэргүүлэгчд манай одоо сууж байгаа би байх гэж ингэж бодож байна би. Тий. Одоо ингээд бид ер нь эх орноо бүрмөтэ авч үлдэх ийм боломж олцоо байна уу таны хувьд? Ер нь одоо итгэл алдарч байна шүү. Итгэл алдарч байгаа. Одоо би болохоор одоо ер нь одоо сүүлийн үед ингэж
бодож байгаа байхгүй. Бид нар ингээд яваал ингээд баг одоо 2 сар явлаа шүү дээ тэмцээ тий. Тэгэхэд одоо цом орнот маань тоохгүй. Аймаг юу маань тоохгүй тий. Одоо ингээд халуун өсөлт гаргаад баримтжуулаад бүр ингээд баримттай нотлохотой ямиг ингээд тавиад байхад одоо ингэж авч хилцэхгүй байгаа болохоор бид нар одоо сүулдэ баг өвчин мөкстөн гэдэг юм хайшин тий. Өвчин мөксtöд за одоо тэгвэл бид нар ямар одоо өшөө бидэртээ одоо ингэж нэгдэж одоо энэ улс байгаль орчныхаа төлөө одоо бидний өвөөг сонсдог ямар одоо байгууллага одоо ямар хүмүүс байна гэдэг ингээд одоо баг шүнжэнгөө бид нар чинь ярилцаа суугаад ингээд бодоод байхад босоо Монгол төрөөс байгууллагыг одоо ингэж үзэж судалж үзээд бид нар босоо Монгол өөхөх Монгол одоо төрөөс байгууллагатай тий хандсан байхгүй юу. Тий хандаад одоо ингээд гоцсаар холбогдоод ингээ хандаа албан өсөлт ингээд явуулаад ингээд хандсан чинь одоо төрөний одоо нэгд өдөр дархамдах салбар нь лөө улсууд нь одоо нададтай холбогдож за одоо ингээд таны өсөлтөд ингээд дээд одоо юунд бид юунд цахилан барилт ингэж очисан байна таны өсөлтийг бид одоо бидэнд одоо хандсаа ойрхоноор нь одоо дархан сэлгэд байгаа төрөмс байгуулгын юуны хөхөн босоо Монгол одоо төрөмс байгуулгын одоо салбар зөвлөлийг та нарыг одоо ингэж тэр Баян улс амын одоо төрөмс байгуулалтад хандаж одоо ямар одоо асуулт шаардлага тавиад итэр ингээд одоо тавьсан одоо шаардлага ингэж авч хэлцэхгүй эдгээр одоо мохордол ороод байгаа тий бэ энэ асуудлыг та нар яваад ингээд яа тавиад одоо албан шаардлагыг тавиа гэдэг ингэсэн чинь одоо дархамдах одоо босоо өөхөх Монгол төрөмс байгуулгын тэр хүн одоо бид надад ирж ингээд одоо хамтаа ингээд засаг дарга дээр орж албан шаардлага хүрсэн байгаа. Цагдаагийн дарга ч гэсэн одоо бас цагдаагийн дарга одоо хоорондоо ингэж хүн байсан. Тэгээд тэрэн дээр одоо орж ингэж албан шаардлагатай хүрсэн 14 хоногийн дараа шаардлага авна гэж ингэж хэлж орсон. Төрийн үндэслэл. Тэгээд ингээд ороход бол манай сумын засаг дарга өгөөсгсөн. Намайг шууд өгөөсгсөн. Тэр хууль зөрчөөд байгаа нөхөрл одоо компаниуд хаана байгаа. Тийм байхгүй хэн зөрчиж байгаа. Тийм асуудал хаана явагдаад байгаа гэсэн. Хуулийн дагуу байгаа шүү дээ. Тийм хуулийн дагуу байгаа шүү гэж хэлсэн тий. Тэгэхэд би одоо энэ баримтжуулсан зураг бичлэг одоо энэ юм үзүүлэхэд бол тэгэл яалтж байхгүй одоо тэгээд тий одоо хүлэн зөвшөөрсөн тий хүлэн тий өмд үүсгэхэд одоо хүлэн зөвшөөрөөд одоо тэр бас өөхөх Монгол төрөмс байгууллагын одоо албан шаардлагыг хүлээн аваад энэ дагуу хариу 14 хоногийн дараа хариу өгнө гэж одоо ингэж хэлсэн байгаа тий. Тэр хөрн хэний төлөө ажиллах хэрэгтэй юм бэ? Тэр одоо манай Монголын ард түмэн хэлж шүү дээ тэр бол ингээд хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажиллаад байна. Хэсэг бүлэг хамаатан садныхаа төлөө ажиллаад байна. Гэтэл яг ард түмний төлөө ажиллахгүй байна гэж. Төргний төлөө ажиллах хэрэгтэй. Ард түмний төлөө ажиллах хэрэгтэй шүү дээ. Яг ард түмний төлөө ажиллаж байгаа төр өнөөдрийн Монгол улсад байна уу? Байхгүй. Гарах болохоор л одоо хууль нөгөө сонгол болоод гарах болохоор таны төлөө амьдрын явна, таны төлөө ажиллана, өстой та нарын амь насны чинь төлөө өстой бараг л өвнөс чинь одоо амьд атгал хийгээд өгөхөд одоо бэлэн байна гэх хэмчлэн гэдэг л одоо тийм хамтдаа тийм янз бүрийн гоё одоо өөрөө тийм гаргаад одоо ингээд дэвшүүлэл ингээд явна. Тэгээд ер нь одоо энэ арслан нам Монгол ардын нам хоёр ер нь одоо ард түмний итгэлийг үнэндээ бол одоо итгэл ард түмэн бол итгэлээ алдраад байгаа. Ялангуяа байгууллагын орчин дээр бол. Тий. За таны амьдралдаа баримталдаг таны зарчим юу вэ? Та яагаад ингэж өнөөдрийн хүртэл ингэж олон хүмүүсийг уриалаад сум ор нутгаа бүрэн бүтэн үлдээ, малчдын бэлчээрийг авч үлдээ гэж ингэж тэмцээд яваад байгаа. Миний баримтлаг одоо зарчим бол ерөөсөө үнэн одоо үнэн л байгаасаа шудраг байгаасаа л гэж би боддгийг. Тий. Үнэн байгаас шудраг. Яагаад бид гэж хэлж байгаа юм гэхээр одоо энэ уул уурхаа одоо нөхөрл гэж миний одоо ингэж яваад байгаа бид нар нутгасаа ингээд одоо байгууллагын хамгаалал гэж явж байхад энэ дээр одоо аймаг сумын одоо төрийн албан хашиж байгаа улсууд тий одоо мэргэжлийн хяналт одоо засаг дарга иргэдийн одоо төлөөлөгчдийн хорлын дарга тэгэл одоо төрийн одоо халуун хасж байгаа энэ усууд одоо төрийн ажил хийж байгаа шүү дээ тий. Энэ усууд за сумын одоо бас мөн ажиллахад төрийн ажил хийж байгаа засаг дарга иргэдийн хорол байгаль орчныхан одоо энэ төр бол ерөөсөө ямар нэгэн байдлаар энэ уул уурхаа одоо холбоотой эднэр
Холбоотой байдаг байхгүй юу? Холбоотой. Энэ нөгөө ийм үг байдаг шүү дээ нөгөө төр нэг нүтэй түмэн нүтэй гэж тий ард түмэн нүтэй төр нэг нүтэй гэдэг шиг ард түмэн бол энийг бол үнэхээр одоо ард түмэн ч одоо жинхэнэ одоо шудрага шүүж хэлнэ штэ тий тэгэхээр одоо иргэд ч гэсэн хэлдэг байхгүй юу энийг ерөөсөө надад одоо хандж нэлээд одоо иргэд хэлж ийсэн тий за энэ бол ерөөсөө таны яваад байгаа юу бол хотлоо юм байна өө ихч минь яагаад таны талд энэ одоо шийдэхгүй тийм. Яагаад тэгэхээр ерөөсөө аймагдаш тэр аймгийн одоо төрийн одоо төлөж ажиллаж байгаа усууч тэр сумандаш тэр эдгээр ямар нэгэн байдлаар энэ бичил уурхаа одоо том уурхаач байж бичил уурхаач бай холбоотой байгаа. Холбоотой байдаг. Тий. Холбоотой байдаг үндснээс таны энэ одоо шалгалт хийгээд яваад байгаа хамгийн гол энэ юу чинь илэрхгүй шалгалт явахгүй ш явдаг байхгүй юу? Тий одоо аймгийн мэргэжлийн хяналтаас явж гин одоо улсаас явж гин сая одоо тэр ерөнхийлөгчийн одоо зарлагч үлээ юугаарч үлээ одоо бас яамны шалгалт гээд манай сум дээр яваад явсан. За үрдүн хаана энэ олон шалгалт яваад үрдүн хаана байна? Яг үнэ тий. Тэгэхээр ч одоо нөгөө нэг аймаг дээр одоо юу гэдгийг одоо би одоо иргэдийн хурлын тэргүүлэгч байлаа гэж бодоход аймагт байлаа гэж бодоход миний одоо бас нөгөө нөхөрл одоо авгаан дүүч гэдэг юм миний өөрийн дүүч гэдэг юм нөхөртэй байдаг байхгүй юу? Тийм учраас одоо нөгөө бизнес бизнес хамгаалдаг яг энэ одоо гол шалтгаан бол ерөөсөө нэг сонгуулаар нэг 20,000 төгрөг 50,000 төгрөг ард иргэдэд тараасан. Тараасан нөхөр нь дараад нь ямар тохироо хийдгүү гэхээр би ямар нэгэн байдлаар жижигхэн бичил уурхаатай болно шүү. Энийг танаа нам гарах юм бол шийдэж өгөөрэй гэдэг. Тэгээ бичил уурхаатай болдог эдийн сум орон нутгийн бэлчээрийн асуудлыг, усны зөв олдролын асуудлыг одоо бушнуулдаг сүйтгэдэг ийм л технологиг ажиллаж байгаа. Тийм учраас ерөөсө бүгд ингээ холбоотой байна гэж. Хоёлоо нэвтрүүлгийнхаа бас шууд утсыг авъя гэж бодож байна. За 83 181 гэсэн дугаар руу та бүхэн Сэлэнг аймгийн Баянгол сумаас оролцож байгаа. За Бандхүү төрийн бас байгууллагын тэргүүн буян эгчтэй холбогдож за өөрийнхөө санал хүслийг илэрхийлээрэй гэж. Энэ эмэгтэй бол мэдээж эх орны бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө сум орон нутгаа бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө малчтыг бэлчээртэй байлгахын төлөө ингээ тэмцээн явж байгаа. Жирийн нэгэн Монгол эмэгтэй өнөөдрийн Үнэн Баазар цаг нэвтрүүлэгт бол оролцож байгаа гэдгийг бол хэлье. За 83 181 гэсэн дугаард та бүхэн өөрсдөө санал хүсэлтийг ирүүлээрэй гэдгийг бол дахин хэлье. За олон төрлийн тэмцэл байгаа. Та бол нэг л төрлийн тэмцлээр нь тэмцэж байгаа. Тийм учраас бидэнд өшөө олон ард түмэн бас нэгдэж нийлж энэ одоо эх орноо бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө нэгдэж нийлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. За 93 10 дахь дугаар залгаж байгаа. Байна уу? Сайн байна уу? 93 15 та холбогдсон байна. Байна та холбогдсон. Байна та зургатайгаа дуусах бидэнтэй шууд уцаараа яваа байна уу? Танай намайг дэмждэг шүү. За. Байна сонсож байна таныг. Яагаад батарей болчихлоо. За. Баярлалаа. За. Баярлалаа. За 83 181 гэсэн дугаар руу та бүхэн бидэнтэй холбогдож өөрийнхөө санал хүсэлтийг илэрхийлээрэй гэдгийг хэлье. Хариуцлагатай уулуурхаа гэсэн институтээр өнөөдрийн Үнэн Баазар цаг нэвтрүүлэг явуулж байгаа. За 98 95 холбогдож байгаа. Та шууд зургатныгаа дугасгаад бидэнтэй шууд уцаараа яриад яваарай. Байна уу? Байна уу? Сайн байна уу? За. Сайхан номер жишээ нь та? За. Ханаас холбогдож байна та? За. Танд ямар санаа оноо байна? За. За. За баярлалаа. Дуун жоохон сул байгаа байна. За Завхан аймгийн Отхон сумаас холбогдож байна гэж маш их баярлалаа. За дараагийн дуудлагыг бас авъя.
83 181 181 гэсэн дугаар дээр та бүхэн бидний өнөөдрийн нэвтрүүлэгтэй шууд холбогдох боломжтой шүү гэдгийг бол хэлье. За өнөөдрийн нэвтрүүлэгт Сэлэнг аймгийн Баянгол сумын иргэн, за Бандхүү нийгэм дэвшлэг төрийн бас байгууллагын дэргүүн буюу иш гэгч бол оролцож байгаа. За 80 15 дугаар залгаж байгаа. Та зургатныхаа дуу багсахаар бидэнтэй шууд утсаар яриад яваарай. Байна уу? 80 15 та холбогдсон? байна. Байна, сайн байна уу та? байна. За баярлалаа. Танд бас энэ өдрийн төрөйг. тэгээд баярлалаа дэвтэнэ. Оо за. Байна. Байна, сонсч байна. За. төрөөр түрүү болсон маань. Манай садад байлгүй шүү дээ. Тэгээд хөөе тэгээд гэхдээ таа байдаг юм байна. Таа дотор нь тэгээд амьдралаа багтсан. Ажил болоод тэгээд болчихсон. За. байна. За. Би бас сайн ойлгосонгүй. Юу гэж юу? Харин би бас сайн ойлгосонгүй. За дахиж удастад бас ярих боломж олгоцоо байгаа шүү гэдгийг бол хэлье. За 9967 холбогдож байгаа байна уу? Байна уу? 9967 холбогдсон байна. Сайн байна уу та? Орой минь. За. Таашод ярив. За. манай энэ шавар аврал хэдүүгээр ирэхгүй таа. За. Ойлоо. Таны нэр алдар юм билээ? Могот. За. За баярлалаа. Бид бол ирэх 3 сараас эхлээд Төв аймаг гээд ингээд бусад аймагуудаараа бол тойрно гэдгийг бол хэлье. За. Баярлалаа танд. За. 83 181 гэсэн дугаар дээр та бүхнийхээ санал хүсэлтийг авч байгаа. За 89 48 холбогдож байна. Байна уу? байна. Сайн байна уу та? сайн байна. За. Их холбогдож байна. За. Айсан жаргал настай та нартай нэгдэж тэнцэж бэлэн байгаа. За. Я манай гэр бүлийн 7 гишүүд та нартай нэгдэж байгаа шүү. За баярлалаа. Тэгээд юу шиг нэг энэ эдгэрч очиж байгаа гацсан ш Монгол орны сүүрээс нэрсэн. Бид надад хөөд ямар сайхан бид амьдарч байлаа. Игчийн нэр алдаг. Энэ надад тоохгүй сайхан амьдарч болно ш гэж чинь. Өөрөө сайхан удам нутаг байр эндээ нөгөө таяа бодоогоо тавьчихна. Малаа өсгөчн аг түмэн одоо аюу гоё хийж штэ бодол ховтод. Тэр бүгдийг сайхан тасаг одоо адастад экспортлоод яатны хадгийг дийсэр. Хотод янзын мохо хог ачаад хотод баяжуулаад өөрснөө ятгаад байж штэ. Сайхан үйлдвэрч орох хэрэгтэй. Хичнээн сайхан үйлдвэрлэж тэр бүгдийг элбүүдээс батуул идэл болчихсон штэ. Тэгээд байгаад очны гэдэг юу болж ямар юм чийж манайх орсод байна. Энэ ордоо төлөж чийж яах байгаад очны төлөж яах байна. Одоо эцсийн жилийн дараа одоо нүүрч явахгүй, газрын баялагч явахгүй, урч явахгүй. Тиймээс олондоо тэгхийн жишээ дараа. Тэгээд хаантай нэг тэмцээд чинь бэлэн байна манайг үлдэх. Таны нэр алдар хэм билээ? Таны нэр алдар хэм билээ? Савсар гэдэг юм аа чинь сангаа хайсан дүүр тэмдэгтэй. За баярлалаа. За. 83 181 гэсэн дугаар та бүхний өмнө нээлттэй байгаа гэдгийг хэлье. За тэгээд за нэг энэ дуудлагыг авчид хоёлаа бас яриагаа үргэлжлүүлэе гэж бодож байна. За 98 94-т дугаар байна уу? Байна уу? Байна уу? 98 94 та холбогдсон байна. За. За та шууд яриад яваарай. Энэ Монгол коммунити цагийн яагаад ингэж дэвшим үгтэй шаарддаг энийг нэг сайн нэг арвайна. За тэрийг өстөө мэдэхгүй. За. За. За ямар ч байсан 83 181 181 гэсэн дугаар бол нээлттэй байгаа.
За төрд бол хариуцлагын тогтолцоо алдсан гэж олон хүмүүс ярьж хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Хариуцлага гэдэг зүйл байхаа болцоо. Аль нэг шатнд дээр асуудал гаргахаар ерөөсө хариуцлага гэдэг зүйлийг хэн нэгэн үүрэхгүй байна гэж. Энэ яг юутай холбоотой вэ? Хариуцлага гэдэг зүйл тооцож чадахгүй шүү дээ. Тий. Энэ бол одоо яг одоо ерөөс би юмтайгаа уусчихсан. Тэгээд одоо нөгөө ерөөсөө нөгөө дээрээс зодлохгүй доор хөдлөө. Тий, яг үгүй тийм л юм болчиход байгаа байхгүй тий. Одоо миний түрүүний ярьдаг тэр шүү дээ. Одоо нөгөө асуудал тавихаар шийдэгдэхгүй байгаад байгаа чинь миний тэр асуудлыг тавихаар шийдэхгүй байгаад байгаа асуудал чинь тэр байхгүй тий. Одоо аймагт яваад ингээд байхад бол одоо 2-3 сар болно гэж юу байх вэ? Тийм үстэй. Одоо тэг чинь хуулийн хугацаа нь бол одоо 30 хоногт л одоо шийддэг баймарын тий. Тэг чи одоо 2 сар болоход энэ хүний тавьсан асуудлыг шийддэггүй одоо иргэнч байсан одоо төрөмс байгуулагч байсан тэр ямар нэгэн байдлаар байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа чиглүүлж одоо төлөө явж байгаа одоо ямар иргэнч байсан эдэр хүний хариултыг одоо ямар нэгэн асуултын одоо юу өхөл өстой шүү дээ тий. Хуулиар ордын шийдэх өстой тий. Тэгтэл одоо шийдэж өгөхгүй ингэж байгаад байгаа болохоор ч л одоо нөгөө жинхэнэ одоо нөгөө одоо сая нөгөө нэг юугаар Монгол телевизээр ярьжсэн шүү дээ энэ уул урхаа хаана одоо ингээд хууль нэгэд гажуудаад хаана ингээд яваад байна гэхээр одоо сум орон нутагт хууль гажуудаад байна гэдэг байгаа байхгүй сум орон нутгийн одоо эцэст нь болоод ирсэн сум орнын засаг дарга л одоо энд хариуцлах үйл үлдэж байгаа шүү дээ. Сум орон нутгийн засаг дарга болоод бүр ихэнд бэ шүү дээ. Тий. Одоо зогсоо, хориглох, тэгэл одоо гэрээг нь цоцлох тий, гэрээ хийхгүй байх, нөхөн сэргээлтийг одоо тендерийг хяналт тавьж ажиллах бол одоо хамгийн одоо нэг дөрөнд бол одоо сумын засаг дарга шүү дээ. Байгаль орчин хоёр тий. Бид ингээд газар шороогоо ухаад байгалийн эрдэс баялгаа нэгдүгээр дуусгах чам за энэ ч яах вэ тийм ээ. Хамгийн гол нь бол энэ байгаль эрхлэгээ бүрэн бүтэн байлгах устдаа унттай байх уу гэдэг л асуудал шүү дээ. Бидний эцсийн зорилго бол тэр. Тий. Ядаж л одоо устдайг нь байлгаж өгөөч л гэж бадаг гуйх гэдэг шүү дээ бид нар одоо тий. Бүр дөрөв хэлжсэн шүү дээ. Байг гэхэд нь хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тий, устдаа байг тий. Арга барсан. Тий, арга бараал тэгж байгаа байхгүй. Хуулийнхаа дагуу ажиллаад өгөөч. Тэгээд одоо хууль ерөөс ингэ гажуудулдаг одоо юм чинь ерөөсөө л одоо нөгөө дээр доороо сүлбэтэй нийлцсэн болохоор л ингээд энэ хууль чинь гажуудаад байгаа байхгүй тий. Одоо тавьсан асуудал шийдэгдэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ч одоо аймагтаа хүртэл одоо яваад шийдэгдэхгүй байгаа болохоор чинь ямар нэгэн байдлаар аймагч тэр сумч тэр одоо сүүлдээ бар одоо нөгөө хууль ясны хүчний одоо байгуулагчдын цагдаад тэр тий энэ дэр чинь ямар нэгэн байдлаар холбоо ингээд сүлбээ үүссэн учраас л эдгээр шийдэхгүй байгаа байхгүй. Ямар өөр өөрсдийнхөө юм гарах юм жаах юм бид нар. Их л бас торгоно. Тий сая 500 мянган цаасаа торгоо. Сая 500 мянган цаасаа торгохоор яах юм? Нөгөө сая 500-аас илүү ашиг олж байгаа улсууд чинь тэрлүүч шүү дээ. Тий тэгээ одоо нөгөө бид нар ингээд шалгах тавиад ирэхээр одоо яадаг гэхээр мэргэжлийн хяналтыг явуулаад цаа яшиг яваад нэг очиж шалгаад ирээ. Тэгээд шалгаж ирээд яах вэ гэхээр одоо жишээ нь би одоо аймгийн одоо иргэдийн хурлын даргач байдаг юм, иргэдийн хурлын төлөөлөгч байдаг юм, сумын иргэдийн хурлын даргач байдаг юм, төлөөлөгч байдаг юм уу? Ямар нэгэн одоо энэ иргэдийн хурлын төлөөлөгчд аймгийн одоо засаг дарганд байг гэлээ гэхэл мэргэжлийн хяналт юм уу? Нэгвэл одоо ямар нэгэн төр төлөөж ажиллаж байгаа улсууд энэ уул урахад биш ялангуяа нөхрөл бүттэй бол холбоотой байдаг байхгүй юу? Холбоотой тий, холбоотой. Тийм учраас эдгээр өөрсөндөө арга хэмжээ тавихгүй нүгд цаа яг тэр нөгөө хуулиар нь торгочих. Торгосон болол явуулчих. Гэл ингээл нэг торгоно. Торгоод өөр юм байхгүй. Ийм л байгаа байхгүй юу? За 98 16 холбогдож байгаа. Байна уу? Байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Чиний тойд. За баярлалаа. Би өсөлтөд шатсан маяг байна. За жаргалантаас та шууд яриад ороо уцаар яриад ороо. Манай сумын нийтсэнгөө өөдөж явцсангүй явуулчихсан байна дээ. За зүгээрээ бид бас дахин бас Хүсгэл аймгийнхаа ард ирэлттэй уулзнаа. Тэгээд Я помню, нэг нэрээ дэвшүүлэх гэсэн юм аа. Нэрээ оруулах гэсэн. Оо за баярлалаа. За таны нэр алдар хэн бэлээ? Би таны нэрийг хичээд авчээ. За тэг Базархан. Базархан. За маш баярлалаа. Би бусаагаа танлуу холбогдноо. За баярлалаа. За баярлалаа. За бид бол ингээд иргэдийг бол өөрсдийг нь оролцооч гэдэг энэ саналыг тавьж байгаа. Тэгээ мэдээж сум орон нутгаар гэсэн зөв сэтгэлтэй эх орноо өөрчлөе, байгаль эрхийг бүрэн бүтэн авч үлдээе гэсэн энэ хүсэл эрмэлзэлтэй маш олон хүмүүс бидэн дээр нэгдэж нийлээд эх орноо өөрчлөх энэ үйл хэрэгт
оролцож байгаа нь бол маш их сайхан баярлалтай үйл явдал юм аа гэдгийг бол дахин дамжуулан хэлье. За нэвтрүүлэг өнгөрлөхөд бол нэг 5 минутын хугацаа үлдсэн байна. Тэгээд сүүлийн нэг дуудлага явъя. 9967 байна уу? Байна уу? 9967 та холбогдсон байна. Та холбогдсон. За, танд ямар санаа байна? Баярлалаа, орой минь. За. Яг одоогийн байдлаар зорж яваа ажилт нь бүтээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэхдээ мэдээж тэнд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа одоо бичил уурах хаанууд байна. Замун дээрээс нь одоо олон хүн бол төнтэй холбоотой хамтран ажиллагаа гэж та бол хэлж байна. Тэгээд энэ тохиолдолд юу гэдэг юм те зарим одоо энэ нөхдүүдээс айх эмээх ч юм уу ямар нэгэн байдлаар түрүүний миний асуусан шиг дарамт шахалт ирэхгүй байхаа гэж бодож байна. Мэдээж зөв зүйлийн төлөө тэмцэж нэгдэж байгаа учраас танд ийм асуудал болохгүй байхаа гэж дүүн хөвдөө харж байгаа. Ер нь бол ингээд энэ ажлаа цааш нь өргөжлүүлээд олон хүнд өөрийнхөө хийж байгаа ажил зөв байна гэдгийг таниулсаа гэдгийг чин сэтгэлээсээ хүсье. Тэгээд телевиз үзэж байгаа ард түмэнд хандаж зөв зүйлийг уриалвал та юу гэж хэлэх вэ? За одоо байгаль нутаг усаал одоо Монгол хүн болгон одоо авч үлдэхийн төлөө л одоо цөмөрө сэтгэлтэй байж одоо энийхээ төлөөл явуулаа гэсэн ийм л одоо уриалга хэлмээр байна. Ер нь одоо байгаль дэлхийгээ цөмөрө эргэн мөрөд хамгаалцгаая л гэж хэлмээр байна. Эргэн бүрийн оролцоож оролцоож байгаа тий. Байгаль дэлхийгээ хамгаалгаа эхний машингийн алхах юм бол мэдээж хогоо аяхгүй байх. Тий, хогоо аяхгүй байх тий. Тийм тэгээд цаашдаа одоо хууль бус уулуурхаа зогсоох тий. За ядаж бүр зогсдгоо маа гэж хэлэхэд одоо сум орнотгийн харьяалт иргэн одоо байж тэр ядуурлыг үнэхээр бууруулж байгаа бол тэр ядуу иргэдтэй хурц ажиллаач гэж хэлмээр. Тэгээ ядуу иргэд нь тэр уул уурхаа ашигыг олж одоо 5 цаас амьдралаа дээшлүүлж үнэхээр л тийм одоо хууль гаргасан бол тэр хуулийнхаа дагуу одоо ажилламаар байна л гэж хэлмээр. Тийм. Сум орнотгийн иргэдтэй болгоно. Тийм болгоно гэж одоо тийм л хууль гарсан юм чинь хуулийнхаа дагуу л одоо энэ юм шийдэгдэж явж юмаар. Мөнгөтэй төгрөгтөө ер нь одоо энэ 151 дэх тогтоол бол би ингэж хэлмээр байгаа. Мөнгөтэй одоо залтай одоо аргатай хуулийг одоо завьж чаддаг хүнд бол энэ ашигтай. Мөнгөгүй одоо үнэн мөрөөрөө явдаг иргэн хүнд бол энэ ашиггүй. Байгальд одоо хортой малчинд одоо малчинд одоо балагтай ийм л одоо болчиход байгаа шүү дээ ерөөсөө тий. Ийм л одоо болчиход байгаа байхгүй юу? Тий. За сүүлийн нэг дуудлагыг авъя. 98 45 холбогдож байгаа байна уу? 98 45 та холбогдсон байна уу? Байна уу? Тас нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө сүүлийн нэг дуудлагыг авъя гэсэн. За 91 15 холбогдож байгаа байна уу? Байна уу? Байна сайн байна уу та? байна. Өөртөө минь түгье. За. Байна таныг сонсож байна. Та маш хурдан. За та бүхэнд надад мэдлэг хүргэе. За тэгээд нутгийн их орны хөтөлбөр дайгуудаас хамаач хийж байгаа танд баяр хүргэе. Одоо эрхэм болон одоо энэ өөрсдийн орны хөтөлбөр надад шаардлага хөтөлбөр таньсан гэж юу сэтгэлтэй байх хэрэгтэй. Одоо монголчууд нэгийг удаж хоёрыг тунгаахгүй бол бид нар эцэг амаа өрөөж яг тусаар үйлдэж нэггүй болох гэж байна. Тэгэхээр Монголын нэг ард түмний гадаа шороо их нутгаа хайрлаж хамгаалж их орныхоо төлөө эдний өсөөр одоо эдний хичээл хийхдээ Монголын ард түмэн бүгд хичээл зүтгэж нэг төржээ гэхдээ одоо дөрөвтний араас бухимд цуух биш одоо бүгд төвлөрсөн үйлдэж энэ болохгүй байгаа хүмүүсийг хаягдан хаях ийм л хэрэгтэй байна. Одоо тэгээд та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За та бүхэнд амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд иргэн бүрэн эх орныхоо төлөө хөдөлмөрлөдөг, эх орныхоо талаас анх зовдөг ийм сайхан нийгэм тун удахгүй ирнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Бид ийм нийгэм бүтээхийн төлөө Үнэн Баазуу намын залуучууд Үнэн Баазуу намд нэгдэж нийлж байгаа мянган хүмүүс бол хамтдаа яг ийм зүрх сэтгэлтэй хүмүүс байгаа гэдгийг энэ нэвтрүүлгээр дамжуулан хэлхэн зүйтэй болов гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт Сэлэнг аймгийн Баянгол сумын иргэн Бандхүү нийгэм дэвшлэг төрийн бас байгууллагын тэргүүн буян хишигч оролцлоо. Таны цаашдын тэмцэлд таны ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Маргааш нэвтрүүлэг дахин уулзлаа. Түр баяртай үзэгчд.
Үнэн ба зөв цаг.